Жил бүрийн 9 сарын 20-нд манай эмнэлгийн ойн баяр болдог. Энэ 7 хоногт 23 жилийн ойн баяр болж бид бүхэн дахин шинэ ирч хүч ирээдүг зураглан нэгэн үдшийг өнгөрүүлв. Солонгост төрөлтийн хувь 0.7% болтлоо буурч байгаа одоо үед дийлэнх их барих эмэгтэйчүүдийн эмнэлгүүд өөд хаалгаа барьж эхэлсэн нь аль хэдэн жилийн өмнөөс эхэлсэн асуудал. Гэхдээ эсвэргээрээ үр хүүхэдтэй болох боломжгүй байгаа гэр бүлүүд эрс нэмэгдэж түүнийгээ дагаад үр шилжүүлэн суулгах ажилбараар мэргэсэн эмнэлгүүд маань илүү их ачаалттай ажиллаж байгаа нь сонин. Өнөөдөр би та бүхэнд энэхүү салбарт ажиллаж байгаа бидний байнга анхаарч суралцаж хэрэгжүүлж ирсэн харилцааны арга барилын тухай танилцуулъя. Бид олон хүмүүстэй харилцдагч тэр дундаас маш цөөхөн хідэн хүнд сэтгэл өрн ирэхгүй татагддаг тохиолдол байдаг шүү дээ. Энэхүү сэтгэл татам хүмүүст олон янзын шинж чанарууд байдаг ч өнөөдөр эмпати чадварын тухай тодтгон ярих гэж бэлтлээ. Эмпати гэдэг нь олонд танигдсан үг боловч бид яг тодорхой утгыг нь мэддэг болов. Эмпати гэдэг нь бусдын сэтгэл зүйн байдлыг таньж мэдэх, ойлгох чадварыг хэлдэг. Энэ нь гэхдээ хэлэгдэж байгаа шигээ тийм ч амархан биш. Профессор Пак Сон Хигийн ном болох үлгэрээр тайлагдах сэтгэл зүйн зөвлөгөөний тухай номонд бичигдсэн гүнж ба сар гэсэн үлгэрээр энэхүү үг юмтахыг дамжуулъя. Эрт урд цагт Вант улсын хааны хайрт гүнж байжээ. Гүнж нэг өдөр тэнгэрт байгаа сарыг надад авчирч өг гэж хэдэн өдөр шөнөгөө хаан аваасаа уйлан гуйж эхлэв. Хаан албатуудаа дуудан тэнгэрт байгаа сарыг ямар нэгэн аргаар гүнжэд авчирч өгөхийг тушаасан боловч мэдээж энэ нь албатуудыг аргаа бартал стресслэхээс өөр шийдэлт хүрч чадсангүй. Хааны дарамтанд орсон албатууд цөхөрч туйлын хүнд байдалд орсон үед нэгэн алиалагч гарч ирээд хаантай уулзаж гин. Хаантан минь би гүнжтэнд сарыг авчирч өгье. Гэхдээ надад нэг болцол байна. Намайг гүнжтэй уулзаж ярилцахыг зөвшөөрнө гэсэн байна. Хаан зөвшөөрч алиалагч гүнжтэй уулзан ийхүү асууж гин. Гүнж минь сарыг аваад ирсэн чинь хэтэрхий том саран дарагдаад манай хурдан сүрчгөл яах вэ гэж алиалагч асуув. Тэгтэл гүнж хариудна. Тэнийг минь би гараа өргөд хэмчихэд сар миний эрхий хүрээний хэмжээтэй л байна. Юуг нь тийм том гэд байгаа юм бэ гэж гин. Алиалагч дахиад л асуув. Тийм шүү гүнж минь таны зөв. Гэхдээ тэр сар юунаас бүтсэн юм бол доо? Гүнж дахин хариулав. Алиалагч чи ямар тэнийг юм бэ? Алт биш юм бол шөнийн тэнгэрт юу ингэж гэрэлтэх вэ дээ гэж хариулахад алиалагч тийм шүү гүнж минь таны түмэн зөв. Өнөө шөн таныг нойрсож байхад яадагч байсан сарыг авчрах болно гэд яв. Маргааш өглөө алиалагч гүнжийн эрхий хүрээний хэмжээтэй дугуй сар хэлбэртэй алтыг зүйлт болгон гүнжийн хүзүнд зөөж өгчээ. Хааны оюунлаг албатууд сарны талаар хүзэл бодлоо өөрсдийн өнцгөөс хүлээн авсан учраас асуудал үүссэн байна шүү дээ. Энэхүү хөгжилтэй үлгэр бидэнд олон зүйлийг зааж байна. Бусдыг ойлгож харилцахад хамгийн чухал зүйл бол өөрийн харах өнцгөөсөө биш, харин харилцаж байгаа хүнийхээ өнцгөөс олж харах чадвар юм. Ялангуяа таны амьдралд учирсан нандин хүмүүстэйгээ илүү дотн гүн харилцааг үүсгий гэвэл түүнийхээ үзэл бодол, харах өнцгийг эхлээд ойлгоно гэдэг бол харилцааны гол түлхүүр гэж хэлж болно.